Баян өндөр сум Эрдэнэ тус дулааны цахилгаан станд орон нутгийн өмчөд хувьчаад компани хотын захирагчийн алба, мэргэжлийн эмнэлгийн газар, эрүүл мэндийн газар хамтран ариутгаж шавж гүйцэтгэлийг зохион байгуулж гүйцэтгэгчээр нь хүнс хөдөө аж ахуйн газар ажиллаж байна. Жилд 2 удаа орон нутгийн хөрөнгөөр хийгддэг ариутгахлын ажлыг 5 дугаар хорооллоос эхлүүллээ. За өнөөдрөөс орон сууцны байрын тэг давхар буюу подволын хэсэгт шавж гүйтэл бидний мэргэжлийн хэлбэнд бол шавж гүйтэл юм байна. Бид иргэдийн ярьж байгаа бол бас нохоо босгол гэж яриад байна. Энэ бол бас буруу талтай юм байна. Зөвхөн нохоо босголтгүй янз янзын шавжнууд бас байдаг. Энэнийг устгал бол өнөөдрөөс эхэлж байна. Тэгээд энд бас бүх мэргэжлийн байгууллагууд бас аймгийн хотын захирагчийн алба, Эрдэнэ тус, за эрүүл мэндийн газар, бүсийн онцлог амжилтны төв, онцгой байдлын газар, хөдөө аж ахуйн эрүүл мэндийн газар гэдэг мэргэжлийн хяналтын газрууд ингээд ариутгахлын ажил эхэлж байна. За энэ бол бас хуваарийн доо бол ингээд өнөөдрөөс эхлээд явна. За энэ нийт бас 22 юуны сөөх хамрагдах ийм юутай байгаа. За энэ бас 170 хэдэн байр байна. Тэгээд мөн бүсгийн онцлог амжилтны төвийн халдварын засгийн подволыг бас давхар ариутгах ийм ажиллагаа байгаа. Ер нь өнгөрсөн жил аймгийн хэмжээнд ариутгал халдвар гүйцэтгэлтэй ажлыг, намрын ариутгахлын ажлыг бол орон нутгийн төсвөөс хөрөнгө санхүүгийн харахад хийж гүйцэтгсэн. Харьцангуй орцон шавжийн үзэгдэх хэмжээ бол одоогоор бол мэдэгдсэн зүйл цөөхөн газруудад байна, ганц нэг газруудаар. Энэ жил ингээд дахиад ариутгахлын ажлыг мэргэжлийн байгууллагаар ингээд хийлгэж байгаад бол манай сууц өмсгчтэй холбоод баяртай байгаа. Их хэмжээний хөрөнгө зарцуулдаг ажил, тийм ээ. Тэгэхээр бидний зүгээс бол энэ нийтийн зорилттой орон сууцны байшингийн подволын хэвийн байдлыг хангах, тэрний цэвэрлэгээ үйлчилгээг урьдчилж хийх талаар нэлээд ажлуудыг зохион байгуулсан. Энэ ажил бол жил болгон хийгддэг ч гэсэн бид нар иргэдэд тодорхой мэдээллийг хүргэх ёстой. Энэ мэдээлэл хүргэх талаар хамтарч ажиллаж байна. Иргэд маань ялангуяа бага насны хүүхэд, нялх хүүхэдтэй айлууд энэ хор цацсан хугацаанд тодорхой хэмжээнд өөр газар, тийм ээ, эрүүл агаарт ч юм уу тодорхой хугацаанд байж хагаад тэгээд орох ёстой. Энэ талаар бүх байрны подволуудад бид орцнуудад бид нар мэдээлэл тавьж хүргэж байна. Энэ удаагийн ариутгалыг шүүдэр гэх бодисоор хийж байгаа бөгөөд энэхүү бодис нь мэрэгч амттаас бусад нэм бактериас үүдэлтэй бүхий л шавжийг устгах чадaltaй ажээ. Ийм ариутгалын ажил хийгдэж байх үед гэр орны салхивч хаалгуудыг нээхгүй байх, нэг давхарт амьдардаг айлуудад жирэмсэн болон нэлэх хүүхэдтэй төр өөр газар байрлуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Энэ нохоо бос устгал буюу шимэгч гүйтгэлийн нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд сууц өмчлөгчтэй холбоо Баян өндөр сум хамтран зохион байгуулж байна. Өнөөдрөөс урт болог бүрэн бус багаас эхлээд зохион байгуулж байна. За энэ шимэгч гүйтгэлийн нэгдсэн арга хэмжээнд хэрэгжилж байгаа бодис маань эрүүл мэндийн сайд, хүнс хөдөө аж ахуйн сайд, байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2019 онд ариутгал халдвар гүйтгэл шавж гүйтгэлийн бодисын жагсаалтад орсон бодисоор хийж байгаа. Энэ маань болохоор хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөгүй. Тэгэхдээ анхаарах зүйл маань яг тухайн байранд орон сууцны подвол шимэгч гүйтгэл хийж байх үед жирэмсэн эхчүүд байна, өндөр настай байна, 0-5 хүртэлх насны энэ эрсдэл бүлгийн хүмүүс бас яг тодорхой хугацаанд тухайн гэр орондоо төр байхгүй байх. За мөн цонх салхивчаа хаах. Тэгээд тухайн зорийн давхарт хийж явах үед шимэгч маань дээшээ дайчих бас тийм магадлал эрсдэл байдаг. Тэгэхээр зэрэг айл өрхүүд маань бас өөрсдөө хувьдаа ариутгал халдвар гүйтгэлийн компаниудаар мөн шавж гүйтгэл шимэгч гүйтгэлийн ажлыг бас давхар хийхийг л анхааруулж байна. Энэ жил тус ажлыг үе шаттайгаар хийж байгаа нь онцлог ажил. Тухайлбал орон сууцны сөөхүүдэд цэвэрлэгээ хийсний дараа Эрдэнэ тусын засварчид байрны хонгилд байрлах хоолой болон тоног төхөөрөмжийг засварлаж цэвэрлсэн байна. Мөн байрны орц хонгилын бүх нүхийг таглаж засварлажээ. Ингэснээр байрны 0 давхарт золбон амьтад үүрлэх боломжгүй болсон байна. Гэсэн хэдий ч байрны подволууд ариутгал хийх үед зарим шавж хоолой дамжин дээрх давхруудлууд дайжих тохиолдол гардаг тул айл өрхүүд өөрсдийн хүслээр хувийн ариутгалын байгууллагаар ариутгал халдваргүй шүтлийг хийлгэхийг албаныхан зөвлөлөө.